Монгол улс Парис 2024 Паралимпиад урд өмнө байгаагүй амжилтыг үзүүлсэн гэсэн хэдий ч сайнны хажуугаар сар хичээр Паралимпиад оролцохоор явсан тамирчнаас допинг илэрсэн гэсэн асуудал өвсөнд алдсан төмөр мэт маш хурдтай тархаж цахим орчинд нэлээд иргэдийн олон нийтийн анхаарлыг татаад байна. Тиймээс энэхүү асуудлыг тодруулахаар яг одоо допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох албан тушаалтантай утсаар холбогдъё. Сайн байна уу? Рек имэн видео сайтаас холбогдож байна. За. Танаас тодруулга авах гэсэн юм аа. За тэгэхээр Паралимпиад явсан тамирчнаас допинг илэрсэн гэсэн асуудал нэлээд бас өндрөө авч байна л да. Тэгэхээр танаа допингийн эсрэг үндэсний төв энэ дээр ямар тайлбар өгөх вэ? Монголоос одоо явхаас өмнө уг нь хариу нь гарчихсан байсан юм байна шүү дээ. Тэгээд хариуглах зөвлөмж энтрээ хургуулсан байсан юм болов? Ер нь бол 7 дугаар сарын сүүлээр Баадагаас бидэрт мэдэгдэх гэсэн баг. Тэр нь яасан бэхээр цагаан хувцас 2 жуудагийн тамирч орж ийн. Тийм болохоор энэ хоёр параа жуудагийн хоёр тамирчнаас яалтаа шинжилгээ авч баталгааж болно гэдэг. Тэгээд тэрний өрөөнд бид тэр тухайн тамирчны шинжилгээ 7 сарын 29-нд авсан. За тэгээд 7 сарын 29-нд шинжилгээ аваад энэ DHL яваад хуцаа авсараад 8 сарын 20-нд бид хэлгээний хариу Адам зөвлөстэй дамжиж ирсэн. Тэгээд бид 8 сарын 28-нд бүх мэдээллийг нэгтлээ тамирчин болон тамирчин өөрөө хүчлийн одоо хараагүй юм шүү дээ. Тэгэхээр тамирчин тасалжуулагч болон бэлтгэл хангагч авч 8 сарын 30-нд манад ирж уулзаа. Тэгээд уулзаад тухайн тамирчид шинжилгээнээс нь ингэж хувилсан бодис илгэсэн тухай гэдгийг мэдээлэл өгөөд шинжилгээ авсан өдрөөс буюу 7 сарын 29-ноос хойш ямар ч тэмцээн оролдоонд оролцсон мэ тэр бүгд хүчингүй болно шүү. Мөн түүнчлэн дараагийн бүх тэмцээн оролцсон оролцох хэрэг бид нар төдөлсүүлсэн. Тэгээд бид нар 8 сарын 30-нд тухайн тамирчин болон тасалжуулагчд мэдээлэл хөрвүүлсэн. Дөрмийнхэн дагуу. Гэтэл 9 сарын 2-нд Чингис хааны олон улсын эсрэг буудал дээр Паралимпийн хөлөгч тамирчдтайгаа бүгдээ бэлтгэхийн хувцастаар ингээд гарч байгаа гэсэн зураг мэдээ гараад ирсэн байсан. За тэгээд 9 сарын 3-нд тухайн холбооны ерөнхийлөгч Чадамбагийн Facebook дээр тамирчин Парис Олимпик хийж харагдсан. Тэгэхээр бид нар дөрмийн дагуу уган зөвхөн тамирчин болон тамирчин тасалжуулагч тамирчин болон тамирчийн холбоонд нь мэдээлэл хөрвүүлэх ёстой байдлыг ингээд бүр тамирчныг Парис аваа явуулж байгаа тул бид бие тамирч болж улсын хороо болон Паралимпийн хороонд яалтаа мэдээлсэн. Тэгээд энэ дундаас Паралимпийн хорооны багийн ахлагч Оюнбат гэдэг хүн явсан байна. Парис руу. Тэгээд тэр хүн бидтэй холбоо бариад тэгээд дөрмийн дагуу 48 зөв тамирчныг Олимпиадаас гарах гэх бүх асуудлыг тэнд их сайн хэлсэн. Энэ нь өөрөө ямар эрсдэлтэй байсан бэ гэхээр хэрвээ допинг илэрсэн тамирчдын нууж авч яваад тэмцээнд оруулах юм бол Монголын Паралимпийн хороо өөрөө 2-оос 4 жилийн хугацаанд гадны бүх тэмцээн оролтод оролцох хэрэг асуулах эрсдэлтэй байсан. Тэгээ энэ эрсдлийг харин Паралимпийн хорооны Оюнбатар сайн давлаа. Гэхдээ нуун дарагдуулах зорилготойгоор л авч явсан гэж ойлгогдохоор байна л да. Тэгэхээр Парисын Олимпиад оролцуулаагүй ч гэлээ одоо тэнд оролцож байгаа хүмүүстэй хамтдаа байрлаад хамтдаа бэлтгэл хийжсэн ямар нэгэн байдлаар Монгол буруутгад хүрэх үү? Ер нь асуудал үүсэх магадaltaй. Яг гэхээр 2007 Монгол улс ч өөрөө допингтэй тэмцэн гэдэг ЮНЕСКО-гийн конвенц нэгдсэн шүү дээ. Тэрний өрөөнд Монгол улс одоо өөрсдөө допингээс дөрмөө батлаа тэргийг хэрэгжүүлээ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн дээр ч байгаа дэлхийн допинг эсрэг код дээр ч байгаа. Эрхийн хязгаарлалт тамирчин бол Олимпиад авч болохгүй л дээ. Тэгэхээр одоо яагаад авч явсан юм дээр одоо тодруулж байгаа. Энэ тэгээд авч явсан улсуудаа тодорхой хариуцлага тооцох байна. Одоо тамирчин, тасалжуулагч холбооных нь бүгд мэдсээр байж аваад явж байгаа асуудал дээр ер нь хууль, журмын хүрээнд ямар нэгэн одоо заалтууд байдаг юм болов ийм хариуцлага тооцогдно гэсэн тодорхой зүйл. Тамирчин одоо тухайн тамирчинтай холбоотой дэмжлэг үзүүлэх итгээд гэж боддог. Тэр нь тамирчид асуулжуулагч, бэлтгэл хангагч юм холбооны улсуудыг хэрвээ ямар нэгэн байдлаар нуун дарагдуулах ийм хөвлөлийг юм бол бид өмнөсний дөрмийн 2-4-9-ийн дагуу шийдэх хэрэгтэй. Шийдэх нь ямар шиг байдлаар байдаг вэ гэхээр 2-4 жилийн хугацаатаар спортын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг бид төдөлсүүлдэг. Нэгсэндээ тасалжуулагч хийж чадаагүй болно. Холбооны хүмүүс тэр холбоонд ажиллах боломжгүй болно гэсэн үг. Энэ тухайгаар бид
олон улсын системээр мэдээлэл нь бас өөрсдийнхөө вебсайт болон фейсбુક утсуудаар заавал мэдээлэл үүрэгтэй байдаг. За. Олон улсын допингийн эсрэг байгууллага яг энэ процессуудыг мэдээж үнэлэнгээс харж л байгаа. Энэ дээр допингийн эсрэг олон улсын байгууллагаас Монголын допингийн эсрэг холбоонд арга хэмжээ яригдах болов. Бидэртээс арга хэмжээ яригдахгүй л яагаад тэгэхээр бид Дөрмийнхаа дагуу арга хэмжээ авсан учраас бид дөрмийнхэн дагуу ажиллаад мэдэгдээд яасан. Тэгэхээр паражуудын холбоотой арга хэмжээ ярих байх та. Эсний төрлийн тэр бодис нь магадгүй өөрийнх нь хэрэгэлдэг эмэнд агуулгадах байх боломж байхгүй юу? Ямар ч боломж байхгүй. Тэр бүр эсний буюу хамгийн өндөр ангил баг. Энийг бүх цаг үе тэмцээний болон тэмцээний үед бүх цаг үед хорцсон байсан байхгүй. Бүх цаг үед. Энэ юмд ямарваа нэгэн байдлаар одоо ингээд энэ нэмээр төд ингээд энэ нэмийг ууж уугаад чөлөө авах гэсэн ойлголт байхгүй. Нэгсэндээ манайтай инфлюенс жирман чөлөө хороо гэж байдаг байхгүй. Зөвхөн тамирчин эмгэл бэртэл авах ч юм уу те. Зөв яалтаа ангилсан төс үед мэдээж энэ тарих хэрэгж бодлохгүй яах вэ те. Тэгэхээр тийм нөхцөл дээр бидэд уурчиж мэдэгдээд бид нар би ийм бэртэл авсан юм а, ийм хүнд асуудал орсон юм а, эсвэл ийм өвчнөрсөн юм а, ийм эмчгээ зөвлөж байгаа гэдэг. Тэр инфлюенсийн дунд доп 20-той бодис байх юм бол бид чөлөөлөх боломж байдаг байхгүй. Та ийм өвчнөрсөн юм, ийм эмч нэг сарын хугацаатай бид систем дээр болоо чөлөөлч ёо. Тухайн сар нэг сарын хугацаанд гэдэг нэг сарын хугацаанд ч юм уу шинжилгээ аваад гараад ирэх юм бол энд бидний шинэ шинжилгээ одоо энийг одоо сөрөг гэж тооцохгүй ч юм уу ингэдэг байхгүй. Тэгэхээр энэ бодис нөхд юм байхгүй. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Асуудлын хувьд яг ийм процесс болж байгаа талаар Алтны их сурвалжаас мэдээлэл өглөө. Та бүхэн бас өөрсдийнхөө шуун тунгаанаас анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Тасралт хөөц recommend